Ирмэн нандагч. Ремэнд за хоёлаа нөгөө биеэризм сэдвээр өргөжлүүлээд ярих гад тийм ээ. Нөгөө удам муутыг төр төвөө ойртуул гэлтгцэн бай. Тий. Ер нь яагаад удам хамаатай вэ? Монголчууд ч ер нь их удам судраг гэж ярьдаг хүмүүс байсан шүү дээ. Тий. Тий. Тэр ерөөсөө энэ одоо англиар generational trauma гэж нэрлэдэг байгаа. Одоо үе удамд амьдсан травматай холбоотой. Мгм. Юу гэхээр энэ травма сэтгэлийн шарах гэдэг нь шүү дээ. Тий. Сэтгэлийн Тий. шарах бол үе удамд амьчин удамшдаг баг. Мгм. Удамд амждаг. Мгм. Тэгэхээр одоо тэр Монгол бөөгийн өвгөд эмэгдийн одоо сүнс сүлд үр очиад дагаж явдаг тийм үү? Мгм. Тэр удмын чанартай байна. За Мгм. хүн хэцүү сорилтонд зовж тарчлаад нугараад сөхрөө унцдаг нь байна тийм үү? Аха. Гэтэл даваад гараад ирдэг нь байна шүү дээ. Мгм. Тэ? Тий. Унах бүртээ босоод ирдэг хүмүүс биш тас тийм үү? Тий. Аа. Тэгэхээр тэр сөхөрдөг нь бол ерөөсөө тэр үр хүүхэдтэй стресс дарамтаа тусгаад дамжуулаад өгчдөг. Мгм. Даваад гараад ирдэг нь бол үр хүүхэдтэй тусахгүйгээр өөрөө өөрч чаддаг. Мгм. Тэр шархнаас төрсэн бэлэг ухаан сүнсний хүч гэрэл гэгээ Мгм. тий цоцошгүй шантас амьдралд халуун хайртай байх өв соёлоо дамжуулж өгч шít. Аха. Сонир шүү тийм үү? Санан байна. Тий. Хоёр өөр хүмүүс тийм үү? Тэгэхээр ийм хүмүүст ингээл одоо заавал одоо хүмүүст ингээл и таваа гайхуулаад одоо толгойг нь эргүүлээл хүмүүсийг чөөгөөр айлгаж чөөгийг нь хөөж зайлвсан болж үжиглээл Мгм. өөрөөсөө хараат болгож өөрийгөө тойрон хүрээлүүлж эрх мэдэлтэй болж хөрөнгөцөөр хурах шаардлага үгүй. Мгм. Тэр хэзээ давчгсан хүмүүс ч сүнс сэтгэл нь дотроосоо чадaltaй байна. Тэгээ Мгм. дотроосоо чадaltaй сүнс сэтгэл чи гаднаас тийм их юм байх тэр их юм шаардахгүй шүү дээ. Хайхгүй тий. Аха. Тий. Тэгэхээр дотоод сэтгэл хүчтэй чадaltaй байх юм бол ерөөсөө тэр эрх мэдэл өнгө мөнгө олон дагагч гэх мэт тэр гадны зүйлс бол нэг онцын чухал биш болчих واخхой. Мгм. Тэрэнд бол нэг яах тэр сүйтэл сонирхоод байхгүй. Тэгэхээр монголчууд одоо ингээл бид нар одоо цөөн цагийн хэлгэнд гудж дороотч байна. Мгм. Энэ үедээ одоо хүүхдүүдэд одоо хайр дутаахгүй үсэх. Тэр хамгийн тулгымдсан даалгавраад биелүүлэх хэрэгтэй юм байна гэж би бодод байна. Тийм байна. Хайр Тий. дутаахгүй үсгэнө гэдэг чинь ерөөсөө элбэг дэлбэг байлгах биш ээ. Тийм ээ? Тий. Аха. Аар нялхаас нь салахгүй зууралдаж 5 настайгаас нь дагуулж юм хийх их цаг зав гаргахыг хэлж байгаа. Мгм. Тэрнээс болоод одоо 1000 тоглоом авч өгөөд тансаглуулад нэмэр байхгүй. Харин ч хүүхд эвдэрч шүү дээ. Тэр сүүлийн үед бол аятай тухтай орчинд хэтэрхий элбэг дэлбэг амьдралаас олоод залуучууд эвдэрч байна. Тийм Ярьж ээ? утас бариад 4 5 урцсан ярихгүй хөтөд биш шүү дээ. Утас бариад Би одоо за. хэдний хөгжлөн саарцсан, хэл ярианы хөгжлөн саарцсан, монголоор ярьж хэлд ороогүй хүүхдүүд зөндөө шүү дээ. Одоо тэгээд агас тусууд хоёрын хооронд англи гэхэд хэцүү, англи биш гэхэд нэг хэцүү хэлээр ярьдаг тийм. Хайрлан гэдэг чинь бүгдийг өгнө гэсэн үг шин шүү дээ бас тий. Хаяа Үгүй бас. буруу эрхлүүлэх бол ерөөсөө биш тий. Тэр насных нь онцлог, төгслийн нь онцлог тааруулж а заавал хэрэгцээтэй тэр байгалийн одоо жамбсны хэрэгцээтэй юм өгөхийг хэлж байгаа. Мгм. Анхаарал халамж, ээнэгшил Мгм. их цаг зав гаргаж өгөх, үлгэр сайн ярьж өгөх, хүүхдүүдтэйгээ зурлах, нийт дагуулж юм хийх. Мгм. Тэгэл их байгаль мал хувь нүүдэлж авах амьдралтай танилцуулах юм бол Мгм. хүүхд өвгдөөсийнхээ сүнстэй холбоотой болчиход холбоотой болчихдог. Нуу за. Мгм. Одоо харсан тэнгэртэй. Манайхан ч одоо нэг тэнгэр найсан гэж ярьдаг байлаа шүү дээ. Тийм. Тий. Тий. Тэр одоо бол одоо тэнгэрний хайсан хүний хүн гэдэг юм чинь тийм Монголд бол тэр газар авах шинжтэй болцсон байна ерөөсөө. Аха. Хүүхд ингээд их байгальд өдөө явахыг чинь гайхамшигтай юмд юунд байдаг тэр аргалт түгөөд явж байна. Уг Мгм. бол мөөг жимс түгөөд явж байна тийм. Мгм. Уг бол самбаранд явж байна. Мгм. Адуу мандах гал одоо байгальд явж байна. Уг бол тугал бэрүү хөөж байна тийм үү. Хонио хариулж байна. Мгм. Ингэж яваад ахаараа тэр өвгд эцийнхээ одоо өвгд эмэгтэйгээ сүнстэй холбоотой болоод тэрийг зөнгөр мэдэрдэг болчдөг. Окей. Үнэхээр ийм бол одоо хүүхд шилжилтийн наснаас хойш Аха. өвгд эмэгтэйгээ сүнс сүлдтэй холбоотой байгаагаа Аха. яаж мэдэрч байгаагаа хэр оргийн хүнд ярихгүй шүү дээ. Тий. Нандинаад. Аха. Тэгэхээр ерөөсөө эрхэм нандин юмны чанар ийм бид. Аа. Окей. Ийм сүнс сүлдтэй өсөж өндөөсөн залуучууд
Тэр Reverend Jones мэтийн залтнуудын мухруулахт бол хизээ шуурдаж татагдахгүй шүү дээ. Уггүй бол одоо манад байгаа бас залтай буу удган зайр удган гэсэн хүмүүс байгаа тийм. Тийм хүмүүст тэгж маллуулж хууртаж тэднэрт тэгж мүлж өгүүлж тий ашиглуулж тэгж явахгүй шүү дээ. За ерөөсөө үнэнхүү Монгол буу удган одоо хүмүүс өөр өөрийнхөө амьдралыг одоо үүрх ёстойг нь ойлгуулж өгч чаддаг байх. Бастай гэж би хувьдаа боддتي. Тэ? Одоо жинхэнэ бөө хүн бол ер нь хүнд биш үү? Ингээ та хүнээр ингээ юм хэлэх гэдэг нь ард нь өөртлөөс байгаа шүү дээ гэдэг. Тийм үү? Өөртөө солио юу өгчиж юу авах. Солиос гарч танаас танд үр төлөөс бай. За ирнэ шүү дээ хүнд энэс ч илүү хүнд үр төлөөс ирвэл та яах юм? Тэгээс тайлбарлах хийж чаддаг бөө удгантай олмоор байгаа байхгүй манай улс тий? Ахгүй. Тэрний орд үгүй энэ хараацсан байна тэр ширээцэн байна чамайг чөөхөд байгаа даа гэдэг ингээ айлгт тийм ээ. Тийм. Тэгээ өөрийгөө шүтүүлж өөрөөсөө хараад болгож зоос саах бодолтой шүү дээ тийм үү? Тийм. Тэрний оронд бол жинхэнэ бөө бол яах вэ гэхээр тэр цаа түүнийхөө өөртөө итгэл сүнс сүлтэйгээ холбогдох тэр төрлөх чадварыг нь сэргээж асааж өгөх явдал өстэй. Тийм. Хүүг. Хүн болгонд л байдаг чадвар шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр хүн болгонд байдаг гэхдээ өөрөөр байдаг гэдгийг л гүн гүнзгий мэдрүүлэл өгвөл тэр хүнд одоо захиур захаал одоо гал хасаагаад өгсөнтэй адил байхгүй сэтгэлд нь. Тийм шүү дээ. Тэгээ эргээд хоёлаа тэр нөгөө хуурч шим эхлүүлж байгаа тэр ята үзэгдэлтийг хоёлаа үзэгдлээ дахиад цаашаа авшруулад ярил л та. Ингээд хялдины ингээд тэр хүмүүсийн хуурч шим эхлүүлж байгааг өөртөөс мэдрэлийн системтэй холбож тайлбарлах гэж бас оролцсон байхгүй. За. Гэтэ жоохон шүргээл өнгөрсөн тийм үү? Тэр жишээлийн бол тэр олонний жишийг даах бол ерөөсөө нөгөө бидний нөгөө гайхалтай автомат нисгч гэж тайлбарласан байна. За онгоцны ингээд өөрөө нисэх автомат нисгчтэй төстэй. За. Тэгээ тэр автомат нисгч бол заримдаа маш их асуудал гаргадаг. Нөгөө хим л оюухан гэдэг шиг тий. Тэгээд зүгтах ёстой мэдээлэл хяналтын механизмаас хол одоо тийм зүрх тохиолдлууд гарч ирдэг гэдэг байгаа байхгүй. За. Ойлгож байна. Ингээд зүгтах ёстой мэдээлэл нэг талд байж тийм нөгөө талд хяналтын механизм байна шүү дээ. Энэ хоёрын хооронд ингээд зөрүү гарч ирээд ирэх юм бол аймаар ноцтой асуудал гаргаж ирнэ. За. Яах вэ гэхээр буруу тийш төөрч нисэн шүү дээ. Нөгөө өөрөө нисгэж чинь. Буруу тийшээ нисэн угвал юу газардах болоог байтал газар тусаал орно. Тэ? Тэгэхээр байгаль хүнд ингээ өөртөөс мэдрэлийн системийг асар хурдтай болгож хөгжүүлсэн. Хэрэв тэгж хөгжүүлээгүй бол бид ингээд эволюцийн хөгжилд арчилж гисэн байхгүй. Яагаад ийм эмзэг дорой биетэй нүцгэн арьстай хүн гэж амьтан. Хоёр хөлтэй охмодлоготой. Бүр цэнгэр гаргаа колончлоод өөрийнхөө өлгийн нутаг амьд явахд хэрэгтэй хүүсрээ сүйдлэх хэмжээнд хүртэл хөгжөөд ирсэн юм бэ. Сонирхолтой асуудал тийм болтлоо гэл. Тий. Бид байгалыг дийлэх үү? Байгаль сүрээд байгаа мó эсвэл бид өөрсдийнхөө амьд явахд хэрэгтэй амь зуулга үгүй хийгээд байгаа мó тий? Миний бодлоор бол ерөөсөө байгаль бидэнгүү цаашд мөнхөд өргөжлөнө. Тэгнь. Бид шалгуурын давж чадахгүй тэгэл өгөх нь өвтөл яваа. Тэгэхээр сэтгэл сүнснээсээ одоо салангад хөгжсөн энэ ухаан биш техник технологи тийм үү? Энээс л одоо бидний байгалийнхаа зам ясаас гажиж хөгжөхөд хөтөлсөн. Тийм. Цааш нь уламж хөдлөл байгаа. Одоо бүр химбэл оюухан гэдэг юмтай болчиход байгаа шүү дээ. Тэгээ байгалийнхаа зам ясаас гажиж хөгжих тусмаа одоо байгалийн бидний бие суулгаж өгсөн тэр өөртөө засах мэдрэлийн систем гэж нэг юм байд байна. Тий. Тэрийг авдгийг чи уул нь анх бол тэр амь насыг минь хамгаалахдаа маш мэрэгэн нарийн ажиллаж исэн систем байхгүй. Одоо бол бүр тийм сүйдлэх чанартай болж ирсэн гэж боддог би. Өөрөөр нь айлгаад бүр дотроос нь айлгаад. Урд нь бол бидний амьд ордог гэсэн чихлийн болоод одоо тэр нэг соёот бар гэдэг лөө. Тий.
Тэр баг одоо миний араас ингээл гиттэд ирлээ л гэхэд чи би тэр оронд чинь зөвхөн инстинктээр л мэдэрнэ шүү дээ. Тэр а юу симпатетик, парасимпатетик гэж нэрлэдэг ийм өөрсдөө зах мэдрэлийн систем байж байгаа. Тий. Гурван янзын салбартай. Тий. Тэр бүрийн мэдрэл би ерөөсөө юу энэ Оо яах соёот вэ? бар мөн үү? Хэдэн цагийн үед над руу дайрч мэрч тэгж бодцоо байхгүй. Зүгээр хоёр давхаагаа галзуулаад алга болно тийм үү? Тийм. Тэгэхээр тэр чинь бидэрт хэрэг болж исэн байгаа байхгүй. Тийм хурдтайгаар бид нар өөрсдөө толгойдоо ерөөс юу ч бодохгүйгээр шууд ажилтдаг тийм системсэн байхгүй. Тийм учраас автон нисгч гэж нэрлэдэг шүү дээ. Өөрөө нисгч гэж. Тий. А тэгсэн чинь одоо бидний амьдарч байгаа нөхцөл юу вэ? Энэ нөгөө а одоо энэ нөлөөлөгч, инфлюенсер, коуч, моуч, улс төрч, сэтгүүлч одоо энэ хүмүүс шүү дээ. Тий. Улс төрч, сэтгүүлч өөр хэм бэ? Хэл яриагаараа хүмүүсийг толгойг нь эргүүлж яадаг, амьдардаг хүмүүс тийм үү? Эдгээр чинь тэр соёот бараас өөр ихгүй. Тэгээ соёот бараас илүү аюултай. Аюултай тий. Тий. Тэгээ байгаль бидрийг тэр аюулыг таних дайны болгож хөгжүүлээг байгаа байхгүй ойлгож байна. Тийм учраас бид нар ийм сүйтгэлтэй болоод ирсэн байхгүй бидний оршихуй. Ингээд ийм айхтар залтай хүмүүс гарч ирээд соёот бараас аюултай юм хийгээд бид нар тийгээд нь шүү дээ тийм. Тэрийг танихгүй болчихж байгаа байхгүй тий. Тэрийг танихгүй болчихж байгаа. Тэгээ тэнийг юм шиг яг тэр хүмүүсээ дагаад идэг болчихж байгаа байхгүй тий. Соёот бар биднийг ингээ баривчилж аваачаад зойрондоо аваачиж хүлж байлгаж агаад баахан хоолоор тижээж таргалуулж агаад идэнэ гэж байхгүй ч тийм үстэй. Тий. Гэтэл энэ мөнгөний эзэд бид нарыг яагаад байгаа? Бүр ингээд бие махбодын манд бүр ийм юу өвчин тарьдаг тариалангийн талбай болгож ашиглаад байгаа шүү дээ. Тий. Ингээд хоолоо хүүхдүүд энэ багаас нь вакцинд нэгээд вакцин шахаад хор واخгүй. Тэгээ өвчтэй мөнгөний өвчтэй байх сонирхолтой. Өвчтэй байлгуул яа гэдэг хоолоо өвчнийг эмчилж байгаа нэрээр нэг баах ийм гэж ийм нэртэй хор өгдөг. Тэгээд эхлээл нэг ийм хоёр имээр эхэлсэн бол сүүлдээ 20 30 ийм уудаг болсон. Яана. Тэгээ өвчний уут тулан болж байгаа юм чинь. Тэгээд яг хөө эднэрт ашигтай байдаг. Тэгээд бидний ерөөсөө аз жаргалгүй байлгах, өвчтэй байлгах тийм сонирхол байна шүү дээ чинь тийм үү? Тэгэхээр энэ дайны тийм ухаан байгаль бол одоо бидэрт бол яг тийм өөрсдөө зах мэдрэлийн систем өгжүүлж өгөөг байгаа байхгүй юу? Биш байз наадах чи ямар цэлтэй хүн бэ гэдэг тийм өөрсдөө зах мэдрэлийн систем байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ behaviorism-ийн ухаж гаргаж ирээд байгаа элдв зан авир яагаад тэнэг мухаг байгаа вэ гэх юм бол бид ерөөсөө байглаас тасралтгүй холдож ор хөнөөлтөй өрөөсгөл хөгжиж ингэж ирснээсээ болоод гарч иж байгаа юм зөрчлийн чанартай шинж тэмдгүүд тахгүй. Ойлгож байна уу? Хүмүүс тэнэгтэй биш ерөөсөө. Ингээд байглаас гажцсан ерөөсөө ийм байх ёсгүй ийм нөхцөл байдлыг гаргаж ирдэг шүү дээ зохиомл. Тийм үү? Тэгээ салбар болгонд ингээл хэрэгжүүлээл ингээл салбар болгонд нэвтрүүлээл ингээл хүмүүсийн тархинд угаагаал ингээл тийм үү? Тэгэнгუთ нөгөө жинхэнэ амьдралын зарчим, байгалийн зам гэдэг юм. Дээрэс нь энэ мөнгөний эзэдийн матриксаар бидрийг оруулж байгаа юм хоёр ч хоорондоо бангар зөрчилтэй байхгүй. Тэрний дундаас бид нар яг хоо ийм янз янзын нэг баахан disorder гэж нэрлэгддэг дээ одоо нэг баахан сэтгэл зүйн хямрал гэл тийм үү? Өөрөө бидлгүй хийдэг хямрал гэн юу лээ нөгөө сэтгэлийн хоёр туйлд хямрал гэн үгүй бол эсэргүүцдэг хямрал гэн тийм үү одоо нөгөө эсэргүү бослого гаргадаг тийм хямрал энэ гэж байдэн штэ. Тэгээд ваах нэр өгөөл ингээл хүмүүсийн чинь өвчтэй гэл сэтгцийн өвчтэй гэж ойлгуулад байгаа штэ. Тийм үү? Тэгээд нэг юмд бас багтчих гад штэ тий. Өвчтэй ч өвчгүй ч нэг юмд багтах тийм сэтгэлгээтэй болцсон бүр. Гэхдээ харин бидний өвчтэй гэж ойлгуулах гэдэг байгаа байхгүй юу угаасаа. Тэгвэл эдгэрт ашигтай байхгүй юу? Өвчтэй гэж ойлгуулах ядуу, арчаагүй ер нь мөнгөний эзэд байхгүй бол ер нь бид нар байхгүй юм шиг амьдрч болохгүй юм шиг ойлгуулад байгаа шүү дээ. Тийм учраас одоо тэгж яриад шүү дээ. Ингээд уран байхгүй бол юугаа идэх юм бэ гэл. Ядтаа сайн байхгүй бол бид нар юугаа идэх юм бэ? Гайхалтай. Ингээд юугаа идээд өдөө олон зуун жил амьдрч ирсэн хүмүүс юм. Тэгээд яаж ирсэн бэлээ тэгээд идэх юмгүй байсан бол энэ Төв Азийн өндөрлөлт ийм олон зуун жил ингээд яаж амьдраад ирсэн. Гайхалтай тийм үү? Тэгээ ингээд өөртөө засах мэдрэлийн системийг ингээ хит өдөх. Ачаатлыг нь хэтрүүлэх. Буруу мэдээллээр нэрвэх. Тийм үү? Тэгээд байглаас гажсан нөхцөлд хүчээр тааруулж амьдрах гэж зүтгэж байгаагаас л ийм айхавтар зөрүүнүүд гарч ирээд байгаа байхгүй. Хүмүүс тэнэгтэй биш.
Тийм байна. Мгм. Тэшгээ ойлгож байна уу? Гэхдээ ингээд Ойлгосон. одоо Монголд амьдарч байгаа Улаанбаатарын хүмүүсийг бодоод үзье л та. Ингээд өдрийн 3 4 цаг машин замын төвчөнд суугаа явж байна. Хайрын цаг. Аха. Тий. Тэр чи өөрсдөөс мэдрэлийн систем нь яаж алхтай ажиллах юм? Чи байнгын стресстэй авч байгаа. Тийм шүү дээ. Тий. Тэр стресст ялгардаг гормон ч байглаас бас хэмжит хийдэг. Тэр Тий. кортизол, адреналин, Мгм. васопрессин эдэр гэдэг ийм дааврууд нь шүү дээ. Тэр чи Тий. бүгд хэмжит хийдэг хөөх. Тэгээ Тий. энийг ялгуулахаа болчдөг хүсэлтэй. Аха. Энд чинь ингээд яг соёот бар араас гитчихад л ялгарх хэвээр. Тэгээд булчин чангалахын тулд гарч ирэх Хайрын хэвээр. цаг. Тий. Ялгарч ирэх хэвээр тийм даавар ахгүй юу? Тэ? Мгм. Гэтэл бид нар одоо нөгөө өдөржин замын төвчөнд босож жолооч нартай хэрэлдэж явах. Тэр хугацаанд тэр соёот бардал уулна амьдралд нэг хэдэн удаа тохиолдох хэвээр байсан. Тийм тохиолдолд ялгарх байсан даавраа өдөр тутамд ингээд ялгаруулад тусгачих. Тий. Тэнгууд сүлдээ ийм синтетик Мгм. ийм нийлэг даавар орлуулагч хэрэгэлж. Одоо баруунд аягүйх яаж байгаа шүү дээ. Бичиж байгаа шүү дээ эмчнэр. Тий. Тий. Тэгэхгүй бол юу бөөрийн дутагдлалд орчих гээд. Тэр нөгөө бөөрийн дээд булчирхааны адреналин ялгаруулж тохиолдсон. Хм. Ийм хүмүүс. Уг бол кортизол ялгаруулж тохиолдсон. Аха. Зөндөө шүү дээ. Тэгэл ер нь би дахиад ингээд ойлгомжтой болгож тайлбарлаж хэлэх гэдэг л тийм үү. Бидний амь насыг хамгаалах ёстой ингээд авто үйлдэлүүд байгаа байхгүй юу? Энд чинь бол муу юм биш тийм үү? Гэтэл энэ үйлдэлүүд ч ерөөсөө бид нар нөгөө байгалийн голдрлоосоо гарцсан, зам ёсноосоо гарцсан ийм хэм маягтай амьдарч байгаа учраас л ингээд нэг талаас одоо ажил хөдөлмөрийн шаардлагаас үзүүлж байгаа дарамт байж байна. Мгм. Нөгөө талаас зах зээлийн одоо зар сурталчилгаа, техник технологийн хөгжлөөс болоод хүний биологийн боломжоос хэтэрсэн хурданд ингээд дасан зогсож чадахгүй болоод ирж байгаа байхгүй хүмүүс чинь. Тэ? Мгм. Тий. Тэгээ эргээгээд ингээд бидний эрүүл мэнд хортой чанартай болоод ирж байгаа байхгүй. Өөрчлөх мэдрэлээс сэтэж. Тийм байна. Яагаад гэвэл тэгэхээр энэ даавруудаа ядгаруулж чадахгүй болчихж байна. Өшөө яаж байна. Дандаа өөрийн дархлааны өвчтөй. Зүрхний хитэ. Зүрх судасны өвчин өөрийн дархлааны өвчин. Өөрийн дархлааны өвчин ч бол бүр яасан шүү дээ бүр хэнийг алдсан шүү дээ бүр. Бамбай нөгөө юу муу чин диабет эднэр чи Монголд амар. Би одоо чихрийн шижин тэгэл одоо үе мөчний өвчин тэгэл баахан арсны одоо намарс нөгөө хайрс түлтэн тэргээл одоо лупус системийн өвчин гэж яриад байдаг тийм. Аха. Зарим хүмүүс ч одоо залуугаараа тэрэгцэр дээр суучж шít. Паркинсон бас их гардаг гэсэн чинь нөгөө зүрх Паркинсон байна, салга өвчин тийм үү? Тэр нөгөө мультипл склерозис гэл байна. Одоо нөгөө мэдрэлийнхэн судлууд нь өргөсөд саажаад байхгүй болчдөг тийм үү? Идэгдээд. Тэгээ чи юу гэсэн үг гэхээр юусэн ингээл нэг талаас ингээд түлхээд байгаа байхгүй пүш гэл тий. Нөгөө талаас таталт байгаа. Нэг талаас одоо ингээд амар ингээд ажил юуны орлогоо олж авах юм юу гэдэг давамт шахалтайгаад идэг тийм үү? Тийм. Тэгээд татварын давамт маргал гэл ингээд нэг жоохон аж ахуй эрхэлж гэхээр байнгын дарамттай. Нөгөө талаас болохоор бас юм таталт биш ингээд намайг худалдаад аваа гэл ингээд тий. Намайг аваад идчихвэл жарганаа гэл чи намайг худалдаад аваад идчихвэл цэнгэнэ гэл ингээд айцгал буссал өөр юм лөө идэж уугаал. Нөгөө соёот барнаас илүү аюултай байхгүй юу ер нь бол тийм үү? Соёот бар бол яа тийм хэдэн секунд дотор алаад идчихнэ бидрийг тийм ээ. Гэтэл энэ байнгын ингээд нэг талаас түлхээр нөгөө талаас нь татаалгаа. Энд чинь бол бидний зөв сэтгэл зүгээр насаар явна шүү дээ. Удаан дарчлагж штэ харин тий. Тий. Тэгэхээр чулуун зүсгийн үед бол бидний соёот бараас одоо амиа аварж амжиж цогтооход хэрэг болж исэн. Тэр симпатетик мэдрэлийн салбар байна. Агуу одоо гал түлээд бие биедээ нөмөр нөөлөг болоход хэрэг болж исэн тэр вентрал вагус гэдэг ухаантай байдагч мэдрэл гэж нэрлэдэг. Тэр араатны одоо араа шүдэнд хүүлүүлэхэд тэр эндорфин гэдэг тийм даавар одоо өвчин мэдрүүлэхгүй болгодог тийм даавар их хэмжээгээр ялгаруулад. Тэгээ өвдөлт мэдрүүлэхгүйгээр өгөхөд хэрэг болж исэн дорсал вагус гэж ийм дорсал байдагч мэдрэлийн салбар гэж байдаг хөөхгүй. Ийм гурван янзын салбар. Өнөөдөр бол ерөөсөн язгуурын зориулалтаар ажиллахгүй байгаа байхгүй. Тийм бай. Хэдэн зуун жил болж байгаа. Анх одоо байгаль ямар юутай тохиргоотой гаргаж өгсөн програмтай хийж өгсөн тэр хөтөлбөрөөр ажиллахгүй болоод одоо хэдэн зуун жил болж байгаа байхгүй. Нөө дайманы дараагаас ингээл нэг үйлдвэржүүлэлт тэгснээс хойш ер нь тэгэл ер нь доголдоод байгаа биш бүгд л тий. Энд ч одоо
Тэгэл Аа ерөөсөө чи бол дийлдэхгүй их стресстэй амьдарч байгаа. Тэгэл тэр стрессээ тайлахын тулд дандаа буруу юм хийдэг. Тэгэл хогийн амар оолч гэж идэн дууж арилтан дискод нь тий агаалт гарч байгаа нэрээр арилт чинь тийм үү. Тэгэл диско ч ингээд бөөн гэрэл ингээд анивчаад ингээд аймаар дууч юм бэ. Юм стресс тайлах тийм ээ. Тэгээ өөрийгөө өөрснийхөө давхар нэрвээ хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр ийм нөхцөлд ерөөсөө бидний автопайлот гэдэг тэр автоматар нисдэг байгалийн програм маань бидэнд тэр тусгай шийдвэр гаргахад хүргэж байгаа байхгүй өөр яах юм. Дандаа буруу алхам хийлгээд байгаа. Тэгээ бас зарим нэг тал нь нөгөө тийм юмнаас гарах гэдэг дискод тхүү нэг хэсэг хүмүүс шүү дээ. Тэдгээр нөгөө бясалгал юу яг гээл нэг хүнштэл кулчтэй явчихж байгаа юм байна л дээ. Арай нэг ууж Яг хоо тэгэхээр тэр чинь бас нэг төрлийн мансуурал гэдэг байгаа байхгүй. Ингээ одоо тархинаас допамин ялгаруулж өгдөг, эндорфин ялгаруулж өгдөг тийм юутай нөлөөтэй гэдэг байгаа. Нэг ёсны драг гэдэг байгаа байхгүй тэр чинь. Гэхдээ нөгөө мансууруулах бодисыг чи хэрэглээд яваад хахаар синтетик мансууруулах бодис хэрэглэхээр бидний дотоод шүүрэл сүрнэ. Бидний дархлаа сүрнэ тийм үү? Энэ нөгөө бясалгалаар орлуулахаар яг ямар ч зүйл нэг ядаж нэг өөрийн бие организмыг бол тэгээ сүйдлээ ээжихгүй нэг давуу талтай. Муу тал нь гэвэл ерөөсөө хүний ингээд нийгмээс нь тусгаарлаа хийчихэж байгаа юм. Ингээд сайхан ингээл нэг их гой мансуурсан ингээл багаараа юм шиг юм яриад яваад байдаг байна. Тий, өөрийгөө одоо бүр дакины энэ гэдэг додцсон ингээл асар тэнгэрт ингээл хөвж байгаа юм шиг ингээл нэг төрлийн мансуур л штэ. Тэгэл капитализмын өвдөлтийг ерөөсөө мэдрэхээ хэлсэн бүр. Тэгэл тэр өөрийгөө тэр бодит юунаас ертөнцөөс тусгаарлцсан байж байгаа. Ингээ явж байгаа орондор өнөө уус орны чи сүдэ хийчихэж байгаа. Өөрөө хөтөн ч гэсэн бас хэцүүлээд байна. Тэр чинь гаднаас санхүүжилттэй болсон юм шүү дээ. Хүмүүсийг сайхан нэг тийш нь яах гэсэн залах гэсэн л нэг технологи тийм. Албаар оруулж ирээд. Тэгээд одоо жишээ нь за тэгвэл окей. За тэр нэг нийгэм шийдвэхгүй сургууль соёлж явахгүй. За нэг уулын бохолд очиод өөрийнхөө бүх иддэг уудаг юм тэ өөрсдөө хийгээд тарихын тариад тийчээгээд ингээ амьдралаа гэхээр тэр нөгөө дараагийн бид нар заах уу нэг 40 50 гараад ингээд окей болчихоо. Нөгөө хүүхдүүд нь яах вэ? Нөгөө нийгэм шийдэж чадахгүй гэл тэгэхээр заал нөгөө нийгэмлэг орох хэрэгтэй болчих жоохгүй. Тийм шүү дээ одоо бясалгалаар ингээд юмыг шийдчих юм шиг бодоод байгаа. Бясалгалд мэдээж яах вэ? Агууштай юм байгаа шүү дээ тэр чинь. Хүн ингээд бас стресс тайлж जैन тэр баяр одоо амьдын баяр баясгалыг юу даавраа бас нөхөж авч जैन тийм үү? Тэрийг бас буруутгах байхгүй. Тэгтээ энэ ч бүр тойшроод байгаа байхгүй. Өдрийн 3 цагаар бясалгана гэж юу гэдэг юм? Тэ? Тэгээд тэр хугацаанд чи миний амьдрал юу болж дуусах юм? Монгол хүүхдүүдээ яах юм бэ? Тийм биз дээ. Бид нар чинь өөр хүлээсэн үүрэг хариуцлага өөр аспектнууд байна шүү дээ энэ чинь. Улсын иргэн гэж нэг байна. Тийм үү? Хүний эцэг их болсон байна. Хүний үр хүүхэд болсон байна. Ах эгч нар байна, тийм үү? Хөрш би ч одоо бас хүмүүсийн хөрш шүү дээ, тийм. Тэгээд одоо энэ ажлуудаа би яах, энэ хариуцлага яах юм? Ингээл бясалгал суулт тийм. Тэг яг хүмүүсийн одоо өөрийнх нь онцлог тааруулаад ингээл анхаарлыг нь сайхан сарниулж тэр тулгамдсан бодит амьдралтай холбоотой, амьзуулгатай холбоотой, үр ойчтой холбоотой асуудлуудаас холдуулах гэсэн ийм янз янзын технологиуд байгаа. Жишээлх юм бол тэр одоо хайрлуулж одоо ерөөсөө тэр биологийн хэрэгцээнд ерөөсөө ханаагүй өссөн хүмүүсүүд ч одоо ингээл одоо нэг садар самуун руу үгүй бол тэр нэг LGBT гэл тий. Хүүс хүмүүсээ солидөг яадаг маадаг. Юу ч гэнэ тиймэрхүү юм руу. Тэгээд одоо Монголд бас их байх тэр магадлал их байхгүй юу? Тэ? Нэг юм гол хийдэд хүмүүс шүү дээ. Ингээд жоо оюунлаг юм хөө юм уу гэсэн тийм хүмүүсийг хайчаад бодлоо бясалгал гэдэг юм руу авчиж хийгээл. Тэгээл эрх мэдэл дуртайг нь улс төрлөө оруулчихжээ, тийм үү? Мөнгөнд амар дуртайг нь юу? Төрийн байгууллагт. Яг тэр нөгөө жишээлх юм бол одоо би тэр иргэний бүртгэл юу лээ? Иргэний бүртгэл ямар юм бэлээ? Газар гэдэг та. Улсын бүртгэлийн газар гэдэг үү? Тий, улсын иргэний бүртгэлийн газар, улсын иргэний бүртгэлийн газар гэдэг шиг. Тэнд одоо би юу иргэншил хариуцдаг тэр нэлээ өндөр албанд ажиллаж байгаа бол одоо хужаандар оруулж ирээл яагаад байгаа шүү дээ. Мөнгөтэй л гэж тий. Хахуул аваад тэднэрт юу иргэний хөлөг гаргаж өгöd байгаа шүү дээ тий.
Монгол хүмүүс тэгвэл яаж бясалгадаг гэсэн? Ер нь ажиглаж бясалгадаг гэсэн үг үү? Хийж байгаа ажилдаа өдөр Яг надад бол тэр юуны төвдийн чогжин гэж одоо юу гэдэг төвдөд монголчууд ч айлаад нь бас яг малчин хүмүүсийн юм өндөрлөг газар амьдардаг бас онцлог бүхий хоорондоо бас төстэй юмуд бий л дээ. Аа. Тэгээ эрс уур амьсгалтай тэр хөхнөөр тэгэл тэр юуны Хималай хормоогоор бол тэр кайлаш маялаш гэдэг ууларга нүгэлтэй хүүтэн гэдэг байгаа шүү дээ бас. Тий. Хуурай хүүтэн. Тэгэл яг тэр малчин хүмүүсийн нэг онцлог байдаг гэдэг байгаа. Юу гэхээр инстинкт тэгээ зүн совин гэдэг хоёр эсрэг зэрэг чадвар байгаа шүү дээ. Тэр хоёр эсрэг зэрэг чадвар нь харьцангуй тэгш хөгждөг. Уул нь бол энэ эсрэг зэрэг чадвар чинь нэг нь ингэж сайн хөгжөөд нөгөөх нь их сул дорой байдаг байхгүй юу? За. Тэр байгальд ер нь амьдрал дээр их ховор байхгүй. Энэ хоёр чадвар их тэнцвэртэй тэгш хөгжнө гэдэг. Тэгэхээр энэ малчин хүнд идэг энэ онцлог тэрэнд нь дулдуудж тэрэнд нь тааруулж хөгжүүлсэн тийм зүудний йога гэдэг чинь бясалгалын арга. Энэ зүүн совын их сайтай инстинкт их сайтай учраас маш их тод зүдэлдэг. Тэгээ зүүдэрээ өөрийнхөө яаж байгаа, өөрийнхөө зан авирыг юу хийж байгаа, юу хэлж байгаа, яаж амьдарч байгаагаа шүүж бодно гэсэн үг байхгүй. Өөрөө тэрийг толдоод ингээд өөрийнхөө дотор руу харж ин гэсэн үг шүү дээ. Тийм үү? Ингээд зүүдээ сараад би яаж чи гэж ингээд ийм бясалгалын арга байхгүй. Энэ чинь заавал ханд гөлрөө суугаад байх шаардлага байхгүй. Яг юу ч бодохгүй болох тэр гэж хүмүүс яриад байгаа шүү дээ бясалгалын мөн чанар. Үгүй яг эсрэгээр харин өөрийнх нь тухай боддог болох. Би ер нь юу хийгээд байна? Яагаад байна? Яагаад энэ зан авир гаргаад байна? Би хажууд хүмүүстэй ер нь адамжтай өмг төшиг болж чадж байна үгүй юу? Амьдралынхаа даалгаврыг биелүүлж байна үгүй юу? Тэрийг шүүн дунгаах хэрэгтэй тийм бясалгал байхгүй. Тэгэхээр би төвд монгол хүмүүсийн онцлог таарсан гэж үзэж байгаа. Тэгэхгүй би тэдэн цагаар тэгээд бясалгасан хойш тэр хоорондор ч сүү хөөрө дэвшиж шít. Боо хиншүү ярус болно. Уг бол өнөө тугал нийлчин. Уг бол хотонд ч орчин. Тэр ийм амьдралын онцлогтой нүүдэлч малчин хүмүүст бол тэр зүудний йога гэдэг бясалгал одоо онцгой сан таарна л гэж би боддог. За ерөөсөө ингээл нэг одоо ерөөсөө энэ байгаль бидэнд хөгжүүлж өгсөн тэр хөтөлбөрт бол ерөөсөө өнөөгийн бидний бүтээн босгосон энэ барууныхны бүтээн босгосон соёл хөгжил дэвшил таарахгүй байна. Ог таарахгүй. Тэгэхээр энийг бол бееризм ерөөсөө ингэж энэ талаас нь тайлбарладаг байхгүй. Хүмүүсийг тэнэглэл гэж тайлбарлаад тийм зүгээр л хүн ингэдэг тэгдэг тэнэг амт юм байна. Ингэж амьдралаа хэлбэрчилдэг, ингэж бүдүүн тоймын баримж авдаг, ингэж биенээ хуулж сармөгчилж дуурайдаг гэл энүүгээрээ гахаатаа төстэй тэрүүгээрээ дахиатаа төстэй гэл ингээл тийм үү? Тэгээд ингээд судалж баталж гаргаж ирээлээ. Баахан туршилтууд тэгэл тэрнийхээ юунуудыг үр дүнгийн ингэж гаргаж ирээл тийм. Алгоритмаар хийгээд байгаа шүү сүүлдээ бол тийм. Тэгээд энэний цаад угшлал нь ерөөсөө тэр Авраамийн шашинтны тэр хүнийг одоо угийн муу мөн чанартай юм шиг номлодог атгах санаанаас ихтэй байхгүй. Яг үнэтэй. Гэхдээ тэр Адам Ев хоёр чинь гутамшигтайгаар Деважангаас хөөгдөж ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ алтан дэлхий шин тэдний алтан үлгийч биш. Цөлгийн газар байхгүй. Өөрт алтан дэлхийн өврөөс унсан биш шүү дээ. Авраамийн шашинтны үздгээр бол тийм үү? Хүн ингээд юу мэдлийн алим гэж Еван хорт могооны юугаар ятгалгаар идээд тэгээд ир юм болж хурцгийг сурж аваад тэрийн бурхан бузар булаа гэд тэр Деважангаас хөөгөө явуулц тийм үү? Жим сулгаагаар идсэн гэд мэдлэгийн хориглцсан байсан мэдлэгийн жим сулгаагаар идсэн учраас дэлхийн рүү шившгтэйгээр цөлөгдсөн. Тэгээд тэрийг оригинал син гэж нэрлэдэг. Юу гэсэн үг? Төрлөх нүгэл. Хүнийг анхаас нь ингэж тайлбарладаг тийм ертөнцийн үүслийн домогтой ийм шашинтай хүмүүс шүү дээ. Тэгэхээр бурхан бол ерөөсөө ингээл хүмүүсийг тэр цөлгийн газар руу дэлхий рүү явуулаад энэ чи өөрийнх нь их дэлхий биш байхгүй идэг их нь биш ерөөсөө. Зүгээр нэг төр зургийн цөлгийн газар. Тэгээ тийшээ явуулахдаа бол дэлхий бол та нарын эзэмшил. Тэгээ дэлхийд ирэх амьтан урган бол бүгд та нарих. Гэвч та нар бол зовж ээж тариагаа тарьж хурааж идэх ёстой гэж цөлцөө. Тий. Зовж ээж хөгд гаргаад зовж ээж хоолж. Тэгээд яагаад ингэж би тайлбарлаад байгаа гэхээр ерөөсөө энэ монголчууд ингээд барууны номлыг одоо ямар ч шүүлтэргүй хуулж хүлээж авдагт нь авдаг нь одоо хэд газар авсан учраас харамсаж авдаг.
Бид нар өөрөө өөрсдөө хөгжүүлэхгүй бол өөр хин нэг бидний хүчээр хөгжүүлнэ шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар өөрсдөө хөгжлөө тодорхойлох хэрэгтэй. Яаж хөгжих юм? Бид нар ямар онцлог бүхий хүмүүс юм тийм үү? Газар нутгийн манд онцлог юу вэ? Цаг агаарын онцлог бидэрт юу вэ? Бодит одоо нөхцөл байдал боломж маань юу вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй бид нар. Тэгээд өөртөө таарсан хөгжлийн загвартай болох хэрэгтэй. Тэрнээс бол ерөөс тэгж гадны хүмүүсийг дөрөж ингэж яваад хэрэггүй. Тэгэл яг уу яг хөө ийм л юм ярьж байгаа юм л та. Би тэр яриад цаг дуусч байна уу? Тий одоо ер нь болчихлоо доо. Яг уу дахиад одоо тэр өөртөө засах мэдрэлийн системийг би бас дахиад хүмүүст бас тайлбар яг уу нурсан хэрэгт орчихгүй байгаасаа л гэж бодъё. Тэр behaviorism-ийн хүн ашиглах арга мэхний одоо тэр сүүлчийн хэдийн хэсэгтэл хэдүүл танилцал явж байна л да тийм үү те. Тэгэл ингээл төсөөлөд бодоод үзье тийм ээ. Хүнийг ингээл үүрэндээ аваачаал хориол те хүлээстэй тэгэл хогийн хоолоор таргалуулж байгаа л тэгээ барьж иддэг чад гэж байхгүй шүү тийм үү? Байхгүй байх. Гэтэл хүн бол сүүлгүй чонч бол ийм болсон байж байгаа. Тэ? Тэгэхээр байгаль биднийг бол зүгээр ингээд чон харах битгийл бүр үзэгдэхгүйгээр гитэж байгааг ухамсараасаа гадуур төрүүлж мэдэл ингээд зутгах инстинкттэй. Тэгээ тийм өөртөө засах мэдрэлийн системтэй хөгжүүлсэн байгаа. Тэрийг автопилот гэж өөрөө нисгэж гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгээд гэсэн өнөөдөр бол бид нарт ерөөсөө чонд гитүүлэх аюулгүй болоод удаж байгаа тий. За тэгээд тэгтээ оронд нь ингээд биднийг зайлдаж мэхлэх арга барил ингээд бүрэн эзэмшээд хоргоож байгаа худалдагч тэгэл одоо бидэрт сонгуулийн амлалтаар гарч ирдэг улс төрч тийм үү? Тэгээд за баахан худлаа ховж дэлгэж бидний гурвалжин дөрвөлжин хэрэлдүүлдэг сэтгүүлч нар байна тийм үү? Ингээд чонноос дутхгүй аюултай залтнууд байхгүй тий. Тэгэд бидэнд одоо түүнийг мэдрэх систем бол харах хөгжиг байхгүй. Тэгэхээр л аюултай тий. Тэгээд одоо тэр ураны чинь одоо тэгээд байгаа хэвээр газар болчих юм чи ямар аюултай тэр чинь баг одоо тийм солиот юм ярьж байгаа шүү дээ хүмүүс. Өөрөө гарч ирэл аюултай болохоос одоо энэ хэдэн 100 жилдээ бол аюулгүй маягүй гэж яриад байгаа юм л шүү дээ. Тий. Энийгээр бүр ингээ бидрийг судлаад, боловсруулаад тэгээд эхлээд аж үйлдвэр худалдаанд нэвтрүүлээд тэгээд дараа нь одоо юуны төрийн байгууллагуудад салбар болгонд ингээд нэвтрүүлсэн ийм behaviorism гэх хүм малдах иж бүрэн арга байна шүү дээ. Тэгэхээр ийм айхтар зайлм ихийг болохоор бид нар одоогоор сайн танихгүй л явж байгаа тийм. Тэгээд жишээ нь бодвол Ken Laughter гэдэг лаацтай инээдэг. Одоо энэ Америкийн инээдмийн кино нэвтрүүлэгт байдаг тийм ээ. Тийм. Тэгэл ингээд ард нь заавал хүмүүс нэр инээлж байгаа юм чимээтэй хийсэн кино тийм ээ. Тэгсэн чинь энэ ерөөсөө цэнхэр дэлгэц дагаал гараад ирсэн юм гэж хүмүүс боддог байхгүй. Ерөөс тийм биш. Айл 1820 онд ингээд Сотон мөн Поршер гэдэг ийм хоёр хүн Парисын одоо Дөрийн театрт хөлсөр алга таших бизнесэд шийдсэн гэдэг байгаа. 1820 онд сэтэж олсон бизнесээ санаахгүй. Тэрийг Claquin гэж нэрлэдэг. Ингээд янз бүрийн нарийн тохиотой хөлсний алга ташилт хөгжүүлээд ингээд тэгэл үзэгчдийн дунд ийм хүмүүсийг ингээд хөсөр сулгадаг байхгүй. Тэгээд тэр тухайн дуурийг ингээд алдаршуулж тэгээд тасалбараар олох ашгаа ихсэхэд ихээхэн хүнтэй гэсэн гэдэг. Тийм мэдж байгаа юм чинь тий. Бүр оршуулгын өвчин ч хүртэл жүжиг заяа. Бүр Эртний Египт ядад ингээд газрын дунд тэнгисийн соёл иргэншил. Энэ араб хэлтнүүдэд болоод оршуулган дээр хөлсөр уйлж өгөлдөг мэрэгжлийн хашаадагч нар байдаг. Яна. Тэгэхээр ерөөсөө энэ зөвхөн энэ Америкийн инээдмийн кинонд те комеди гэж нэрлэдэг те ийм кинонд лаазалцсан инээд дагаад яваад байгаа биш заяа. Бүр 1800 оны үеийн театр циркт бол хөлсний алга ташилт байсан л байна. Тийм ээ? Тийм. Тэгээ ганцхан инээдч биш алга ташилт инээдч биш ерөөсөө бүр тэр цөрхран тэр оршуулгын ёслолд тий хөлсний уйлаа майлан байсаглаа гэсэн басан байгаа байхгүй. Ахтар. Тэгээд одоо монголчууд ингээд нүүдэлчин малчин соёлтой байсан учраас ингээд суур иргэншлийн ийм зохиомл уурамч юмыг төдийлөн сайн мэддэг. Зөвхөн одоо бол сүүлийн үед харамсалтай юм юу болж байгаа гэхээр зөв автоматар хуулаад байгаа. Сар хурдан тийм хуурамч болж байгаа ч гэж ихтэйхэн залтай айч болоод байгаа ч гэж ихтэйхэн ерөөсөө тийм. Гэтэ эргээгээд бид нар энэ чинь бидний мөн чанарыг яаж сүтгэж яах гэдгийг ойлгохгүй байхгүй. Бидэрт бүх нийтэд их хөнөөлтэй юм болж байна гэдгийг
Тийм Тэгээ байна. өнөө үед ч гэсэн одоо Өмнөд Америкт бол тэр Yorona гэдэг одоо оршуулгын төсөөр ойлгосноор байдаг л гэдэг байна шүү дээ. Тийм үү. Хоёр ээлээр бичдэг энэ би Исма хэлгүй болохоор би Yorona гэж унших байх л гэж боддог байна. Мгм. Yorona гэж бичсэн. Мгм. За хоёлаа тэгээд өнөөдөр Нилээн санамжтай баярлалаа андагч. за тэгээд бас дахиад бас ярихаар юмнууд байгаа би хоёроос бас. Окей. Анхаарал тавьж сонирхож сонссон YouTube-ийн дагагч нар найз нартай их баярлалаа. Дараа уулзлаа. Түр баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Дараа үзье. Баярлалаа.